Яруу найрагч Ринчний Чойнмын ээждээ бичсэн захидал. Ээждээ хүрээгүй хүүгийн зүрхний үгийг 21 жилийн дараа ээжд нь сонсгосноо уншигч танд санардуулна. Мөрдөнгөөс хүү Чойнм бичв. Хүндэт найз тогоо минь сайн байна уу? Миний энэ бичгийг ээжд минь уншиж өгөөрэй. Би чамд их баярлсан. Ээжд бичгэн. Хайрт ээж минь сайн байна уу? Юунд яарч сандарч ирэв? Иш данзан ах эднэр сүр болж яаран хэл өгч сандрага шивдэ. Сая байцаагч маань энэ тухай хэл өгч ярьлаа. Би мөрдөнд сууж л байна. Нилээд суух байх. Сая дахин маргаад ирлээ. Энэ тухай та огт зовсны хэрэггүй. Би цагаатхдахгүй юм гэхэд 5-аас дээш жил авахгүй. Тэгээд их хурлын даргад өргөдөл өгнө. Айх юм огт байхгүй. Одоо мөрдөнд би сайн. Хоол эмнэлгийн зөвшөөрлөөр тусдаа хоньны мах, гурилтай хоол, хагас хил талах, маасал, сахарын нормтой. Бусд хоригдлууд хар гурилтай, адууны шөл, зүсэм талхнаас өөр юм амсахгүй шүү. Намайг эмч үргэлж үзэж байдаг. Миний хэрэг улс төрийн хэрэг нэртэй боловч тун гайгүй хөнгөн хэрэг шүү. Би анх их айж байсан юм. Одоо санахад инээд хүрч байна. Энд харин нэг л муу тал нь ном ердөө үзүүлэхгүй, юм бичүүлэхгүй юм. Гэвч би цаас олоод юмаа бичээд хэвтэж байна. Яста юу ч хийхгүй зүгээр хэвтнэ гэдэг чинь л энд байна да. Би анх орсноо бодвол арай махлах шинж ороод бусдаас доргүй л байж байна. 11 сард л таслагдж амжвал дээд яараач яах вэ? Ээжийн хувьд бол нэгэнт одоогоор надтай уулзуулахгүй тул яаран буцаад сэтгэл уужуу хүлээж бай. Би таслагдаад захиа бичнэ. Өөр хүний элдв захианд бүү итгээрэй. Юм үзээгүй тэд жаахан юм дуулчихад айхтаа хит өсгөжч байж мэднэ. Би ээжийг эс удвал даргад орхотоо барьж орох өргөдлийг хавар бичиж өгнө. Тэр үед ээж 3 дугаар сарын 8-ны наахан орно гэж бодоод одоо хөдөө байж бай. Би энд алцахгүй. Харин хөдөөнөөс тарган адууны мах явуулбал тогоо чанаад хаяа надад аваачж өгч байх үз. Би таслагдаад хүнд ажил хийхгүй. Зураг зураад дулаан байранд суулгана гэсэн. Миний эрүүл мэндийг харж хамгаалах эмнэлгийн комисс байгуулагдсан. Таслагдахаар дотоод яам өөртөө татж авч аж ахуй дээрээ зурагчнаар ажиллуулна гэсэн. Тэгтээ дулаан хувцас хэрэгтэй гэж хаширлаж энэ хувцсыг бэлтгүүлж байгаа юм. За, үлзий сүрэнд мэд хүргэж бүү зов. Миний 6 номыг сайн хадгалж бай. Хаяа хэвлэлд өхүүлж өгч байгаарай. Би хаягаа сүулт хэлнэ гэж хэлээрэй. Миний шав Чулуунбаатарт мэд хүргээрэй. Хотод би юу? Энэ захиаг үзүүлж Цэнд аюушинд байгаа номыг татж авч хадгалгээрэй. Ээж, Монцамигаас миний хэдэн төгрөг гарсан байвал авч буцаарай. Энд шоронд мөнгө л их хэрэгтэй газар байна. Сүүлд надад дээд шүүхтээр таслагдахаар очиход мөнгө идэх багсаг юм авч өгөөрэй гэж таних найз нөхөд болгонд дуулгаарай. Би тэр үед мөнгөө нуух олон савтай очно. Ёсолсон хүү Эренчингийн Чойнм.